Төрийн мэдээ танд хүрч байна. Өнөөдөр Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Улсын их хурлын гишүүнийг ээгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэх хэсгээр санал хураалт явууллаа. Санал хураалтанд нийт 101 гишүүн оролцож 57 гишүүн буюу 56.4% саналаар Монгол Улсын ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байна. Ингэснээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж байна. Энэ хуулийн төсөл дээр олон гишүүд байр суурь илэрхийлж байгаа. За нэг талаас парламентын дархлааг сулруулж байгаа. За мөн улсын хурлын гишүүнийг өс сонзонгийн сэдэлтэйгээр эргүүлэн татах нөхцөлийг бүрдүүлж байгаа. Мөн жагсаалтын гишүүдийг мөн эргүүлэн татах юм тогтолцоог бий болгож байгаа гэж нэг талаас шүүмжлэл өрнүүлж байгаа. Харин нөгөө талаасаа улсын хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон хариуцлага алдсан гишүүний тангараасаа нятсан ийм тохиолдолд хариуцлага тооцдог механизм бий болох шаардлагатай гэдгийгч зарим талаас байр суурь илэрхийлсээр байгаа. За тэгвэл та бүхэндээ өнөөдөр улсын хурлын дэд дарга улсын хурлын гишүүн Пүрэв Тойрч яриаг донцлох гэж байна. Тэр хэргийнхэн талаар нотх баримтуудыг хангалттай авч чадахгүй учраас шүүх рүү шилжүүлж чадахгүй. Шүүх рүү шилжүүлж чадахгүй учраас нөгөө хүмүүс одоо дахин сонгогдоод байвал насаараа тэр хэрэгтэйгээ насаараа одоо энэ их хурлын гишүүн байх ийм боломжийг өөртөө авцсан байхгүй да. Улсын их хурлын гишүүний альва нэг гэмт хэрэгт холбогдоход хуулийн нэлтийн байгууллагаас дуутахад тухайн цаг хугацаанд нь гишүүд очдоггүй. За мөн одоо нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагын үүднээс улсын их хурлын гишүүний гэр, автомашин, дансанд нь үзлэг хийхээр бүрэн эрхийнх нь хүрээнд хязгаарлагдмал байдаг. За улмаар нотлох баримт одоо хангалтгүй учраас гишүүнтэй холбоотой гэмт хэрэгтэй холбоотой асуудал шүүх рүү шилждэггүй. Ийм ч учраас одоо улсын их хурлд маш олон хулгайчид олон жил ингээд сонгогдож насаараа улсын их хурлын гишүүн байх нөхцөлийг бүрдүүлж байна гэдгийг улсын их хурлын гишүүн Пүрэв Тойрч онцолсон юм а. Хэрэгч нар ямар их олон хулгайг хийснийг бүгдээрээ мэдж байгаа. Ард түмэн мэддэг боловч өнөөдөр яг тэр хулгай хийсэн нөхдүүд энэ танхим дотор ихэнхэн сууж байгаа. Энэ хүмүүсийг төдгөлзүүлэх, хэгүүлэн татах ажил ерөөсөө боломжгүй болсон. Яагаад гэвэл 2024 оны 5 сарын 16-ны өдөр их хурлын тухай хуулинд өөрчлөлт оруулаад урд нь бол одоо хэрэг бүртгэлтийн шатанд одоо мөрдөн байцаагч хүсэлт гаргаад их хурлын гишүүнийг төдөлзүүлэх асуудлыг прокурор оруулж идэг байсан бол ямар заалт оруулсан бэ гэхээр 45-ийн 2-3 дээр ялах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхийн өмнө ерөнхий прокурор их хурлын гишүүнийг төдөлзүүлэх тухай асуудлыг оруулна гэсэн ийм заалт оруулаад энэний дагуу бол ерөөсөө хэрэг хэрэн шийдвэрлэх үйл ажиллагаа огт явахаа болсон. Их хурлын гишүүнийг дуудахтаар хууль хяналтын байгууллагууд орчдгоо. Дээрээс нь тэр одоо янз янзын асуудал байлаа гэхэд тэр хэрэг нотлох баримт тэр бүгдийг цуглуулж гэр оронд нь үзлэг хийх, данс манс одоо машин дэргэд нь үзлэг хийх ийм найз нөхдийнх нь гэр оронд үзлэг хийх ямар ч боломжгүй болсон. Ийм боломжгүй болсон болохоор нөгөө хууль хяналтын тэр хэргийнхэн талаар нотх баримтуудыг хангалттай авч чадахгүй учраас шүүх рүү шилжүүлж чадахгүй. Шүүх рүү шилжүүлж чадахгүй учраас нөгөө хүмүүс одоо дахин сонгогдоод байвал насаараа тэр хэрэгтэйгээ насаараа одоо энэ их хурлын гишүүн байх ийм боломжийг өөртөө авцсан байхгүй да. Тийм учраас одоо энэ ерөнхийлөгчийн оруулж байгаа энэ хуулийн мэдээж одоо зарим нэгэн асуудал нь жишээ нь ёс зүйн асуудлыг тодорхой тооч боломжгүй зүйлүүд байгаа. Энийг их хурлын гишүүд засаад явах боломжтой. Гэхдээ хамгийн гол нь энэ одоо хуулийн хүрээнд энэ одоо жишээ нь энэ хулгай зэдгийг хийсэн, энэ одоо явдгал албан тушаалын гэмт хэрэг хийсэн, энэ бол одоо гэмт хэрэг байхгүй да. Гэтэл гэмт хэргийн хувьд хууль хяналтын байгууллага шалах боломжгүй болчиход байна. Тийм учраас энийг ёс зүйн дээд зөрчил гэж үзээд энэ хүмүүсийг ээгүүлэн татах ийм боломжийг энэ хуулийн дагуу нээн гэж үзэж байгаа. Дээрэс нь би өөрөө бас тэр 45-ийн 2-3 буюу одоо шүүх шилжүүлэхээс л өмнө одоо төдөлзүүлэх энэ асуудлыг хүчингүй болгоно. Ингэсний үр дүнд энэ их хурл дотор гэмт хэрэгтнүүд нуугдаж хаагддаг, зүхтаж байдаг ийм одоо болцоог бүгдийг хаана гэж үзэж байна.